халуун жинжигээ оруулсан дараа нэг иймэрхүү байна. Тэгээд халуун жинжиг маань олон настай юм чинь ингээд өвлжин хэрвээ ингээд их том ургаад одоо энэ шиг ингээд ирэх юм бол ялангуяа энэ жигчээ халууныг бол тайраад нэх өндөр ургуулахгүй тайраад байх юм бол дороос бутлаад сайхан ургаад байна гэсэн үг. Тийм учраас одоо та бүхэн энэ халуун жинжигнүүдээ ингээд оруулчих хэрэгтэй. Энэ гадаа агаад ингэ жоохон шаарлсан байгаа ч тийм. Тэгсэн хэрнээ оруулсан. Оруулсан дараа нь сайхан ургач байна. Энэ юм өндөр ургаад ирнэ. Өндөр ургаад ирэхээр зэрэг дээдлийнх нь энэ жижигхан шин мөчрүүдийн тайраад ингээд орон шигтгэжхээр сайхан ургана. За ингээд хараа энэ бол нөгөө дээдлийнх нь тайраад ингээд шигтгэжсэн. За ингээд тайрсан дараа энэ үндэс нь хөдөг байгаа юм чи ургана гэсэн үг. За энд ороод ирсэн чинь шимтгэлээ мэд цэцгэлэх гээд ингээд хараа энэ үндэс хөндөд тавсан ирнэ хараа шууд цэцгэлж штэ хөрхөө. За ингээд та бүхэн энэ чинжүүгээ гатаа агаад цэцгнүүдээ ингээд их шороотой аваад суулгачихад дайжгүй ш. Нилээ их шороотой хараа ингэж аваад тэгэл энэ хөлдсөн шаарлсан навчнуудыг авчих. Тэгээд авцсны дараа бол ингээд өөрөө оройноос цэцгэлээд ингээд сайхан ургаад эхэлнэ. Тэгээд гадаа хөлдсөн амт чинжүүнийхаа чинжүүнүүдийн бүгдийг нь авцсан ерөөсөө. Чинжүүнүүдийн бүгдийг нь аваад тэгэл юуг нь үлдээцээ. Шин үлдээчихсэн байгаа. Тэгээд шин үлдээчихэд л энэ даа дахиад буцаад ургаад ирнэ. Эсвэл юм ногоон шар болоогүй, улаан болоогүй юм ногоонуудын үлдээгээл. Хараа энэ бүх улаануудын бүгдийг нь авцсан. Энэ бол ер нь бүгд улаацсан байсан. Тэгээд ингээд үлдээхэд зарим нэг нь өвөл унтдгийн тэгэл унтж байгаа л хаварс ирэл одоо энэ хараа ингээ гоё цэцгэлж байгаа үстэй. Цэцгэлж байгаа яг энэ бүх улаануудыг авцсан байгаа нь энийг хараа ингээ сунгаж урт ургуулахгүйгээр танаад байвал жигчхэн пагдгаар сайхан ургана. Одоо энэ ингээ дороосоо гараад ирж байгаа юм чи энийг бол ингээ дээдлийнхэн тайрахад бол бас жижигхэн болно. Их өндөр ингээ сунж ургахгүй. Ялангуяа энэ чигчээ халуун бол их сунж ургах дуртай. Эдний бусдыгаа бол аяг их сунаад ургах дуртай. Энэ дүүлчинжүү энтэр бол жижигхэн юм багсааж ургах дуртай. Хараа таналт игээ модны хажуу руу суулгасан. Лайл ингээд байжлын чавганы модны хажуу руу суулгасан. Энэ болохоор нөгөө ууланд явж байгаа дууланд ургажсэн үхрийнүүдийн зэрлэг үхрийнүүд улаан өнгөтөө их гоё цэцгэлсэн үхрийнүүд нэг мөчөр олж шигтгэсэн юм гоё ургацсан. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Халуун чинжүүгээ ингээд гэртээ тарих юм бол та бүхэн одоо энэ нэгээ аваад ингээд сайхан улаан болсныхоо үрийг аваад жижигхэн хэрчээч ийгээд усанд хийж халуун усанд хийж хонуулж болно. Эсвэл төр буцалгаал нэг оргуулаад тэгэл хөргөөл бөөстсөн, хорхоцсон, ялангуяа хачигдсан тэгээд аалзны хачиг мачиг тийм юмд бол дээд зэргийн сайн ш. Навчир нь бол битүү гадна татнаг сайхан шившээд өгөх юм бол хачиг бол сална гэж байхгүй наалд ерөөсө буцаж эргээл энэ навчныхаа ингээ арчаад ингээ цэвэрлсэн байхад навчинд нь тэр авгалдаанууд нь одоо байдгийн шиг байгаа. Тэгэл буцаж эргээл нөгөө төхөн дахиж гарч ирээд байдаг учраас хэрэг хачиг мачигдсан тийм өөр хэмжээгээр бөөсдсөн юу нэг навчиг нь болоод энэ халуун чинжүүгээр сайхан арчаад өгөх.
Халуун чинжүүгээ ерөөсөө зүсээл тэгээд барьж байгаа сайхан арчиж чинь. Сайхан барьж байгаа л арчичхаа зүгээр. Одоо энийг тоос хүртэж өгөх юм бол их сайн. Халбаар юм уу пинцет тэгээд юу муугаар бээр мэрээр ингэ сайхан тоос хүртэл их сайн шүү. Тэгвэл их ороод ирсэн юм чинь жимс гарна хэрвээ чадахгүй ивэл сэгсэрчээ. Сэгсрээд байгаараа бүр тэгэж одоо чих ухтах өвөн ч юм уу багс макс байхгүй бол сэгсрээд тас суртыгээд байгаараа тэгвэл жимс авна шүү. Тэгэхгүй бол оруулж ирчээд ингээд цэцгэлцэн үед нь зүгээ байхгүй юм чинь тэр чигээр нь хайчих юм бол энэ жимс урахгүй зүгээр өөрөө цэцэг нь ингэж байж байгаа л хатаад унаад шүү. Тийм учраас тас суртыгээрээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Ургацсан нэрэн байх болтойгоо. Энэ хараа. Гаднаас оруулж ирсэн энэ жоохон шог нь их олон салаалцсан. Тэгсэн ирнэ энэ бол хөөрхөн шинээр байгаа ч тийм. Одоо энэ ингээд дороос нь авч гараад ирнэ аяанда. Жоохон байж байгаа дороос нь ингээ гоё шин авч гараад ирэхээр энэ ургахгүй байгаа үзүүрүүдээ энэ аяанда харалж марлаад ирэх юм бол тэрийг тайраад хийчих. Тайраад авчих хэрэгтэй. Тэгэх юм бол сайхан ургана оо. Шимтгэлээ энэ бас гаднаас оруулж ирсэн. Тэгээ энэ сайхан ургачдаг юм уу? Тайраа шигтгсэн ч ургачдаг. За одоо ингээд гаднаас оруулж ирсэн. Чинжүүдээ тоосоо хүртээгээд өвлжөнгөө ургамлаа хариутгаад өөрсдөө хоолндоо хийгээд тархлагаа сайжруулад бактери устгах нь дээд зэрэгэн сайн халуун чинжүүгээ хэрэглээрээ. Хүйтэн сэрүүн дээд зэрэгэн сайн шүү халуун чинжүүч. За ингээд тэр баяртай амжилт хүсье.